За сайн байцгаана та бүхэн. Европын холбооны Erasmus Plus хөтөлбөрийн санхүүжилттэй Томооны төслийн хүрээнд Монголын сургуулийн инженер технологийн сургууль, хөдөө аж ахуйн сургуулийн дархан отдох Агроклуб бизнесийн сургууль, байгаль орчны аудиттай холбоотой хамтран суурьсан нүүдэлчд 2025 зуны сургалт хакатоныг ногоон шилжилт гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. За энэхүү сургалтын зорилго нь Европын туршлагад суурилсан зэргийн бус сургалтын хөтөлбөр хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд бодит судалгаа хийх, ногоон шилжлийн тухай ойлголтыг өргөтгөх, мэдлэг солилцох боломжийг бүрдүүлэхэд оршино. Зуны сургалтаар олж авсан онлын болон практик мэдлэг ур чадварыг ашиглан хотын хүрээлэн буурсны бодит асуудлыг шийдвэрлэх, шинэлэг арга замыг тодорхойлох, хотын ногоон шилжлийн тухай ойлголтыг нийтэд түгээх зорилготой хакатон бас хамт зохион байгуулагдах болно. За энэхүү зуны сургалт болон хакатонд оролцсноор нэгдүгээр та зуны сургалтад амжилтад дүүргэсэн хүмүүс нь Монголын сургууль болон хөдөө аж ахуйн сургуулийн Агроклуб бизнесийн сургуулийн хамтарсан 3 багц цагийн агуулга бүхий сургалтын гишгэлийг олгоно. За энэхүү сургалтанд та оюутан статусаар бүртгүүлсэн бөгөөд тухайн сургалтыг танай сургууль хүлээмжшүүлсэн тохиолдолд ижил агуулга бүхий өөрийнхөө сургалтын хичээлдээ дүүцүүлэх боломжтой. Хакатон тэмцээнд оролцогчдоос нийтдээ 4 ялагч үүн дотроо Улаанбаатар хотоос 2, Дархан хотоос 2 оролцогчдыг шалгаруулж 2026 онд Итали улс болох 14 хоногийн хугацаатай олон улсын зуны сургалтанд оролцох эрхээр шагнах юм аа. За зуны сургалт болон хакатоны хугацаа нь 2025 оны 6 дугаар сарын 16-аас 29-ний хооронд нийт 14 хоног явагдана. Хакатон нь 25 оны 6 дугаар сарын 15, 19, 20 болон 7 дугаар сарын 1-ний өдрүүд нийтдээ 4 хоног явагдах болно. Бүртгэлийн хугацаа 25 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 23 цаг хүртэл үргэлжилнэ. За та энэхүү сургалтанд ихтэй сургуулийн оюутан, багш судлаач, насан туршийн суралцагч иргэн гэсэн 3 янзын статусаар бүртгүүлж оролцох боломжтой. Нийт бид нар 28 хүнд үүн дотроо Улаанбаатараас 14, Дархан хотоос 14 хүнд энэхүү зуны сургалт хакатонд оролцох боломжийг олох болно. За энэхүү хакатоны талаар илүү жоохон дэлгэрэнгүй тайлбарлая. За нийт хакатонд 28 хүнийг бүртгэлээр оролцуулах бөгөөд эдгээр улсууд маань 5-аас 6 хоногийн бүрэлдэхүүнтэй 5 багт хуваагдаж ажиллах болно. За энэхүү хакатонд зориулаад бодит байдалтай тулгуурсан, урдсан тогтсон 5 сэдвийг гаргасан. За энэхүү сэдв маань яг хакатоны хугацаанд өөрчлөгдөх магадaltaй. За эхний сэдв нь хотын дундуур урсгах гол экосистемийн эрг боловсрол үйлчлэгээ ногоон шилжилт, сэлбэг голын жишээн дээр, туул голын жишээн дээр. 3 дахь сэдв маань хотын цэгт хүрээлэн экосистемийн эрг боловсрол үйлчлэгээ ногоон шилжилт, Улаанбаатар паркын жишээн дээр, Мишель паркын жишээн дээр. За ингээд хакатоны 5 дахь сэдв маань Улаанбаатар хотын гэр оролцоо экосистемийн эрг боловсрол үйлчлэгээ ногоон шилжилт. За энэхүү тэмцээнд модератор буюу чиглүүлэгч мөн шүүгчдээр Монгол, Эстони, Итали, Унгар гэсэн 4 улсын 5 шүүгч ажиллах бөгөөд дараах үе шатаар явагдана. Үүнд бэлтгэл үе шат нь 6 сарын 15-ны өдөр захин эсвэл бичсэн хэлбэрээр бичсгээс тохиолдолд Монголын сургууль дээр бүртгүүлэгчдийг ураад энэ хакатон ямар арга агуулгатай, ямар сэдвийн хүрээнд хэрхэн багт хуваагдах уу, шүүлтийг хэрхэн хөвгөө гэсэн урдсан мэдээлэл бүгдийг хүргэнэ. За энэхүү зуны сургалтын 2 өдөр буюу 6 сарын 19, 20-ны өдрүүдэд бид нэр хакатоныг хийх бөгөөд тухайн хуваагдсан 5 баг нь бичсэн судалгааг сонгосон сэдвийнхаа хүрээнд хээрийн нөхцөлд ажил мэдээлэл цуглуулж шийдлээ гаргана. За энэхүү хакатоны төгсгөл үе шат нь 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр цахимаар явагдах бөгөөд энэ өдөр гол шүүлт хийгдэж тухайн 2026 онд Итали улсын зуны сургалтанд явах 4 оролцогчдоо бид нар шалгаруулах болно. За хакатонд оролцогчдоос бид нар англи мэдэлтэй байхыг шаардахгүй боловч уг тэмцээнд Эстони, Унгар, Итали улсын судлаачид тухайн хакатоны багуудад чиглүүлэх зөвлөмж өгч ажиллах тул танай багт англи мэдэлтэй гишүүн байх нь тэмцээнд илүү давуу байдлыг үүсгэх гэдгийг урьдчилан сануулж байна. За зуны сургалтын талаар илүү мэдээлэл хүргвэл муу ялгаагүй 28 хүн буюу тухайн бүртгүүлсэн хүмүүс өмнө дотроо Улаанбаатар хотоос 14, Дархан хотоос 14 хүн хамрах боломжтой бөгөөд ерөнхий сургалтын маань сэдв ногоон шилжилт гэсэн агуулгын хүрээнд анги болон хээрийн нөхцөлд лекц, тоглоом, бие даад хэлэлцүүлэх гэсэн идэвхтэй сургалтын хэлбэрээр явагдана. За мөн дараах сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хичээл заагдах болно. Үүнд тойрог эдийн засаг, эко шошго, эко хэрэглэгч, байгаль суурилсан шийдэл, экосистемийн эрг боловсрол үйлчлэгээ, хотын ногоон ба цэнхэр байгууллагч, нүүрс төрөгчийн байгаль оролттой үйлдвэрлэл, сэргээх эрчим хүчний үйлдвэрлэл, ойн тариалт, нөхөн сэргэлт, нүүрс төрөгч шингээл, байгаль орчны мониторинг үнэлгээ гэх мэт. За мөн ялгаагүй зуны сургалтанд Монгол, Эстони, Итали, Унгар, Энэтхэг гэсэн 5 улсын 15 орчим багш нар хичээл заана. Энэхүү сургалтанд хамрагдж байгаа хүмүүсээс бид нар мөн ялгаагүй англи мэддэг байхыг шаардахгүй. Тухайн гадны багш нарын англи дээр заасан хичээлийг бид нар шууд орчуулж сургалтанд хамрагдж байгаа улсад хүргэх болно.
За байршлын хувьд Улаанбаатар болон Дархан хотод 14 хоногийн хугацаанд явагдах бөгөөд 6 сарын 15-аас 22-ны хооронд Улаанбаатар хотод эхний 7 хоног, 6 сарын 22-наас 29-ны хооронд Дархан хотод 2-7 хоног явагдах болно. За сургалт маань Улаанбаатар хотод явагдах англи дахь сургалт маань Монгол Улсын их сургуулийн номын санд явагдана. За үүнээс гадна хакатонд хуваагдсан 5 баг маань сэлб гол дээр нэг баг нь, туул гол дээр нөгөө баг нь, за мөн нэгдэд удааг байгаа Улаанбаатар парк, за туул голын хөвөн дээр байрших Мишель парк, за мөн 5 дахь баг нь Улаанбаатар хотын хувьд бас нэлээд тулгымцсан асуудал болоод байгаа. Гэр хороол гэсэн энэ 5 сэдвээр хичээл сургалтын үйл ажиллагаа явагдаж хакатоныхаа шийдлийг гаргана. Үүний зэрэгцээ 2 дахь 7 хоногт нь бид нэр Дархан хотод очиж хичээл сургалтын үйл ажиллагаа болно. Хамгийн эхний өдөр нь Дархан хотын зэрэглэлд орших Булан нуур, мөн төмөрлөгийн үйлдвэр, нарны эрчим хүчний үйлдвэр, за мөн сургалтын хаалтын үйл ажиллагаа маань ой нөхөн сэргээлтийн зулзар амралтын газарт болно. За төлбөрийн хувьд бол энэхүү сургалт маань ямар нэгэн сургалтын төлбөр байхгүй. За сургалтын зохион байгуулагчдын зүгээс за гинтийн ослын даатгал, хот хоорондын тавир, баг болон их үдийн цай, байрны зардал гэх мэтийг бид хариуцах бөгөөд харин сургалтанд хамрагдахаар хүсэлт гаргаж байгаа та зохион байгуулалтын зүгээс санал болгосон оюутны байрнаас өөр газар байрлах хүсэлтэй бол мөн таны хувийн хэрэглээ өдрийн хоолны зардлыг бол бид хариуцах боломжгүй. За байрших газар маань сургалт Улаанбаатар хотод явагдаж байх тохиолдолд Монгол Улсын сургуулийн оюутны байранд, Дархан хотод явагдаж байх тохиолдолд Хөдөө аж ахуйн сургуулийн оюутны байранд явагдах бөгөөд тухайн зуны сургалтын хаалтын үйл ажиллагааны хээрийн нөхцөлд явагдах тул та бүхнийг аяны хүнжлээ авчрахыг бид санал болгож байна. За бүртгэл хийлэхдээ энэхүү слайдд харагдж байгаа QR код болон линкээр дамжин та захимаар бүртгүүлэх бөгөөд нийт бүртгүүлсэн хүмүүсийн тоо 28-аас хэтэрсэн тохиолдолд бид нар дараах 2 үндсэн шалгуур үзүүлэлтээр сонгол шалгуултыг хийн. Үүнд нэгдүгээрх нь тухайн сургалтанд хамрагдахад мэдүүлэг гаргагчийн бүрдүүлсэн бичиг баримтыг 4 хүртэл оноогоор, за хамгийн гол нь яагаад та энэ сургалтанд хамрагдах болсноо илэрхийлэн бичсэн, сургалтаас юу хүсэн хүлээж байгаа илэрхийлэн бичсэн хүсэл тэмүүллийн илэрхийлсэн эссе буюу 300 тэмдэг хүртэл эссэг 6 хүртэл оноогоор үнэлнэ. За энэхүү сургалт хакатонд оролцож байгаа хүмүүсээс бид нар англиний оноо холбогдох бичиг баримтыг заавал шаардахгүй. Гэхдээ хэрвээ танд англиний аль биесны оноо байгаа тохиолдолд бүртгүүлэхдээ түүнийг хавсаргуул танд давуу талыг бий болгоно. За дараах өдрүүдийг та тогтоож аваарай. 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бид нийтэд сургалт болон хакатоноо зарлана. Ингээд 6 сарын 5-ны өдөр дуусал захин бүртгэл маань хийгдэнэ. 6 сарын 8-ны өдөр шаардлагатай тохиолдолд бид зарим нэг бүртгүүлэгчтэй ярилцлага хийн. За онлайнаар ярилцлага хийн. Ингээд 6 сарын 10-ны өдөр гэхэд нийт бүртгүүлсэн улсуудаа эргэж мэдэгдэх болно. За та бүхэнд асуулт тодруулах зүйл байвал зохион байгуулах комисс Улаанбаатараас хотоос бүртгүүлж байгаа улсууд 85014485 Монгол Улсын сургуулийн утсаар, за Дархан хотоос бүртгүүлж байгаа улсууд Дархан хотын Хөдөө аж ахуйн сургуулийн 9581 9824 гэсэн утсаар зохион байгуулах комисстэй холбогдож асуулт тодруулах зүйл асууна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.